Ганагийн сүгт давтай морил. Энэхүү цуврал нь батлагдаагүй үлгэр домгийн шинжтэйч хүмүүсийн дунд ам дамжин яригддаг хууч ширэтүүдийн бөгөөд таны амралт чөлөөцөгт зэрвэлсэн билээ. Сэмэно надад тохиолдсон нэгэн эвгүй санаанаас гарч өгдөггүй явдлыг та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. 2019 онд манайх Хайластын зам дагуу Нүрний хашаанд эхнэр хүүгийн хамт гэмгүү сайхан амьдардаг байлаа. Манай тэр байшин гаднаас харахад нэг байшин мөртлөө хоёр талаар ордог хаалгатай, дундаа тасалгаатай, хоёр айл амьдрахаар шийдэгдсэн сууц байв. Удалгүй хажуу айл нүүж манайх тэр байшинд ганцаараа үлдсэн юм. Эхний хэдэн сар амьдраад болоод л байлаа. Гэтэл нэг өдөр би гэртээ өдрийн цагаар ганцаараа сууж байтал таазны модон палк тас хийж дуурдаг юм байна. Анхандаа ч суулд өгч байгаа юм байна да гэдээ тоосон ч хөнгөрсөн. Гэтэл тэр чимээ өдөр бүр тогтмол давтагдах боллоо. Сүүлдээ бүр эхнэр бит хоёрын унтдаг орны дээр байдаг бурхан залсан ханын тэврийн цаанаас хүн гараараа цөхөж байгаа юм шиг түг хийж дуурдаг болсон. Чимээ улам нэмэгдээдэл сүүлдээ бүр үүр цайх үеэр шалан дээр хүн холиход байгаа юм шиг чимээ сонсогддог болоход эхнэр маань чимээ гарах болгонд див дав хийж цочоод айж түгшдэг болсон. Би ч нэг юм эрийн хугархаа гэсэндээ юу л авгиж дээ дэми юмнаас битээ айж вэ гээл эхнэрийг бас ачуугаар нь өөрийгөө ч тавьшруулдаг байл. Гэтэл нэг шөнө би ажлын шаардлагаар гадуур яваад гэртээ хонж чадсангүй. Эхнэр маань хүүтэйгээ хоёул унтахаар хэвтэж байтал цонх руу жижиг чулуу шидээгдэж байгаа юм шиг тогшоод ч юм шиг чимээ гарсан гэсэн. Чимээ жагнаад хэвтэж байтал гинэтхэн ханны цаанаас яг л хүн гараараа хүчтэй нүдж байгаа юм шиг амар чимээ гарсан байна. Эхнэр айсандаа хамаг биеийн чичрээд хар хурдаараа шууд л гэрээсээ гүйж гараад ах эгчиндээ очиж хонсон байл. Маргааш нь бид хоёр цуг гэртээ очсон л доо. Гэрт ийм тийм болоод байна гэж хүн амтнд хэлэлгүй чимээгүй байж байгаад бид хоёр сайн таньдаг байнга очдог бүү ахынд очсон юм. Эхнэр бит хоёрыг тэдний дорход өвөө бууж таарав. Ингээд тэгээд байна гэдэг шууд хэлтэл өвөө биднийг харснаа толгоос гисэрч. Танаа гэрт нэгч биш бүр 3 муу юм шүглсэн байна. Өдөр судар харж байгаа танаад очиж засал хийнэ гэлээ. Тэр муу юм хаанаас үүдэлтэйг өвөө бидэнд тайлбарлаж өгсөн л дөө. Хүн нээх амьдрдаггүй байсан өнөө хажуу талын өрөөнд хөдөөнөөс ирсэн хүмүүс махцарна гэдэг зөндөө махвраачихсан байж л дээ. Тэр мах нь олон хоног хүн авахгүй муудсан байж. Манайх хэдий зам дагуу Нүрний хашаач гэсэн хашааны ягард маш том харанхуу жалга байдаг байв. Тэр жалга угаасаа л дээр үеэсээ илдэв муу юм их болдог, хүн өгсөн, хүүхэд эндсэн гэж олонтоо сонсогддог газар байж. Тэгээд тэр жалганд байсан хий муу юмнууд түүхий махны үнэр дагаад манай хажуу хоосон өрөөнд чүгэлчихсэн. Тэгээд бүр манайхыг эзгүй үед манай тал руу орж ирдэг юм байна гэж өвөө хэлж өгсөн. Тэгээд засал хийлэх хэрэг гэж байтал эхнэр хүү хоёр маань хөдөө явж таарав. Яг тэр үеэр COVID-19 цар тахлын хөл хорой гинт болоод хүн болгон байгаа газартаа түгжигдчихдэг юм байна. Би ч хашаандаа нохонтойгоо хоёулахна тусгаарлагдаад гадаг шааж гарч чадахгүй тамтаа хэдэн өдрийг өнгөрөөсөн дөө. Тэр хугацаанд хан тааз байнга дуугарч би ч айсандаа гэрэл зурагтаа шүнжээ асаалтаа байлгасаар 2-3 шөнө огт нойргүй онсон. Гүйдэл суудал элдв муу ёрын юм шүглжсэн байшинд ганцаараа карантинлэгдэх ямар байсныг өөр хүн бол төсөөлөхгүй баг. Би хэдий ирэх хүн ч зүрх үхэж байнга айдастай байдаг байсан. Сүүлдээ бүр уур айдас хоёр давхацаж галзуурдгийн даваан дээр алив яадын гараа дээр новшоо гэд орилж дуу гарсан зүг рүү нь юм шиддэг болчихсон байл. Хүн айсаар байгаад туйлдахаараа сүүлдээ заалалцъя гэдэг дээрээ тулдаг юм байл. Сэтгэл санаа арай чангараад ирдэл өнөөх муу зүйл чин сүулдээ нүдэнд ил цагаан харагдаж эхэлсэн. Урт үстэй, цагаан унтлахын хувцастай, 20 орчим насны залуухан эмэгтэй хүний дүрстэй сүнс. Хөл өрөө дуустал би тэр гэрт дахиад нэг ч секунд тогтож чадалгүй шууд ээж аавынд очсон л доо. Ээж намайг хараад чи ямар айхтар тураавэ гэж уулгалцсан. Аав ээжиндээ очсон тэр өдөр би амьдралдаа хамгийн сүүлд хийцээ тийм тайван амар амгалан унтснаад санахгүй нам унтаж билээ. Тэгээд удалгүй хөл өрөө дуусаад бид тэр хашаа байшингаас яравчлан гарч мянган оюутны байрны тэр хавьд 2 өрөө барих худалдаж явж орсон. Эхний жил гараа хугацаанд ямар ч илдэв зүйлгүй их сайхан байлаа.
Гэтэл дараа жилийнхэн цагаан сараар эхнэр хүү хоёр маань хадам аав ээж дээр очиж золгоно гэдэг дахиад хадлахуд явж байгаа. Би баярын өдрүүдэд илүү их ажиллах шаардлагатай, хариуцлагатай ажил хийдэг байсан болохоор хотод ганцаараа үлдсэн юм. Тэгээд нэг өдөр найзыгаа дуудаж манад нэг шил юм хувааж ууж хонохоор болов. Өглөө босоод хоёулаа ажилдаа явхаар яран нүүр гараа угааж байтал найз андаа гэрээчин гадна алга зэлэд лонгоцсон байж тээ. Онгорхон онсон юм биш үст эвгүй юм бэ гэсэн. Би ч тухайн үед нэг хэн бодлого тэгж үгээ таалга хаажглаа. Манай байрны орцсон нэг тийм харанхуй бүдэг гэрэлтэй гаднаас хүн орж ирэхтэл арнуруугаар хүү төрөгмөр эвгүй орц байсан юм л та. Гэрийн хаалга онгорхон хонсон шүн хайлаастын байшингаас биднийг дагаж ирсэн муу юм манад орчихсныг би яаж мэдгэв. Тэр өрөөний гэр дээрээд гэрлээ асааж зурагт үзээд сууж байтал өрөөний болонд байх хөгийн савны таглаг гинэд өөрөө хөдөлж дуурхан сонсогдоод нүдний болонд харагдсан. Тэгээд удалгүй цонхны цуцаан хөшиг өөрөө аажмаар хөдөлж эхэлдэг юм да. Сайлгэндэл хөдөлж байгаа үцээгээ тоосонгүй. Нөгөө өрөөний цонхоор тамиг татах санаатай ортол өрөөний болонд босоо тавьчихсан байсан зүйл өөрөө тас хийгээд унчихсан тэр. Сочоод жаахан дотор эвгүй болсон болохоор зориг орох санаатай гэрт байсан нэг шил архинаас хэд татчихлаа. Архич нөлөөлөөд бие суларч айхаа болоод шууд орон доороод унтаад өгсөн юм. Унтаж байтал миний дэрийг хүчтэй татах шиг болоод дэр шалан дээр унчихав. Нойрон дундаа бүр түүрхэн дэрэг улсаал унчлаа даа гэж бодоод дэргүү чигээрээ буцаад унтсан. Шүн дунд гинэт шээс хүрээцэрлээ. Босоод гэрлээ асааж бие засчаад галтгооны өрөөнд орж ус уучаад эргээд өрөөрөөгөө ороод артал. Шкафны бүх хаалга цэлийд лонгоочсон. Дотор нь байсан бүх хувцснуудыг гаргаж ирээд шалаар нэг тараагаад ичсэн байв. Миний орон дээр байсан хүнжил хүртэл өрөөний голд хэвтэж байсан. Тэгээд л би шууд өмссөн хувцастайгаа гэрээсээ хар ирчээрийг үгээд гарлаа. Шөнийн 3 цохирчмд гадаа тэсгэм хүйтэн байсан болохоор хааж хамидэхгүй баахан зогссон л д. Тэгэж нэг юм ухаан ороод машинд ороод асаагаа дотор нь хэвтэж байгаад унтчихсан. Нэг сэрэхэд алхид ийнэ нармандчаад өдрийн 11 цаг үе болж байсан. Би гэрлээгөө орж тарсан хувцас хунраа хурааж гэрээ бошуухан цэвэрлэж дуусгаад шууд өнөөх бөө ахынд очлоо. Ахыг гэртээ дагуулж авчираад их том засал хийлгэсний хүчинд тэр муу зүйл манахаас бүр мөсөн зайлж дахиад ямар нэг элдв муу юм болохгүй амар жимэр болсон л та. Одоо манах тэр байранд байдаггүй. Зараад өөр газар шин байр авсан. Төгсгөлд нь хүмүүс зохиж хэлэхэд хэрвээ таны гэр оронд ямар нэгэн сонин үл тайлбарлагдах зүйл болж л байгаа бол цаг алдалгүй мэддэг чаддаг үнээр нь хурдхан засал хийлгэж муу зүйлсийг гэрээсээ зайлуулж байгаарай л гэж хэлье. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болно. Баярлалаа. Би анх Солонгос төрөөд сургуулийнхаа дотор байранд амьдардаг байсан юм. Тэнд ердөө 3 сар гаруйхан амьдрахтал хачинжигтэй зүйлс араараасаа тохиолдсон дөө. Манай давхараа босоо давхруудыг бодвол ер нь ээлх хууль 5-6хан хүүхэд амьдардаг. Надтай нийлээд 3 Монгол, 2 Вьетнам, 1 Непал, нэг нь болохоор миний өрөөний хүн надаас хамаагүй бах энэтхэг залуу. Орой болохоор дотор байрны төв хаалга яг шөнийн 12 цаг гээд түгжигддэг байсан юм. Нэг шөнө гадагшаа гарч чадахгүй болохоор дэлгүүр явсан монгол хүүхдэд юм загчгаад үүдэнд хүлээнгээ утас авахад сууж байлаа. Шөнийн 2-3 цагийн үед гинэт урд талын автомат хаалга өөрөө аачмаар онгойгод нэг өхөн ороод ирдэг юм байна. Уган тэр хаалгыг дотороос нь заавал товчлуур дарж ууж онгойлгодог. Би гайхаад юу өхөө ороод ирвэ гэдээ хартал тэр өхөн тэндэл зогсоод байх. Үүдний хүлээлгийн өрөөнд гаднах орчныг харуулдаг 4 камерын дэлгэц байдаг байсан болохоор гайхаад камер руу хартал тэнд огтхон байсангүй. Хамаг би эвгүй өргөөд дотор жих үтсээ идэл явчихлаа. Дэлгүүр явсан хөөхөд рүү шууд андаа би өрөөрөг орлоо чи ирэхээр өөр хүн дуудаж хаалга онгойлгуулаарай гэд мессеж үлдээсэн. Өрөөндөө ороод за зүгээр дэлгэцэн хацаад гадаа байгаа хүн харагдаг бах гэж өөрийгөө хуурж тайвшруулахыг хичээсэн.
Удалгүй дэлгүүр явсан найз маань өрөөнд орж ирэхээр нь дөрөвний явдлыг асуутал өөдөөс. Юу охин намайг доороос алгаад ирж байгаа чи өөрөө үүдний хаалгангуулчихсан ганцаараа зогсож байсан шүү дээ гэдэг юм бэ. Дотор пал хийгээл явжлаа. Тэгэл мэлдэв юм бодож өөрийгөө улам айлгаад явах вэ гэд тэр явдлыг мартахыг хичээгээд өнгөрсөн. Гэвч яг 7 хоногийн дараа хувцас угаахаар угаалгын өрөөрөө алхаж явтал найз маань араараас нэрээр дуудах шиг боллоо. Яав гэд эргээд ортол найзын маань ард байхад сонхны цаана өнөөхөн яг зогсож үйдэг юм да. Уг нь манай давхар чинь 5 давхар шүү дээ. 5 давхрын цонхны цаана хүн зогсож үнэг төсөлтөө. Би айсандаа биеэж хөдлөж чадахгүй тагцчихсан. Тэгж байтал өнөөхөн гинт алга болчихлоо. Иймэрхүү сонин жигтэй явдал маш олон давтагдсан учраас би дотор байрнаас гарахаар шууд шийдсэн. Нилийн хайсны эцэстэй барьцаан 1 сая вон, сарын түрээс нь 300,000 вон гэсэн дажгүй нэг өөрөө байр олоод нүүжглээ. Тэндээ 4-5 сар амьдраад болоод л байсан юм. Гэтэл тэнд бас л эвгүй зүйлс хэлсэн. Шөн дунд хаалга тогших, ганцаараа байхад хөрөгчний хаалга өөрөө тас хийтэл савагдах гэх мэт. Удалгүй хүмүүсийн хэлдэхээр сүнсэн даруулдаг боллоо. Нэг орой орондоо ороод утсан дээр аимшигэн өгүүлэгтэй байд чагнж хэвтээ дунтаад өгч. Гинэт нэг сэрсэн шүн танс харанхуй болчихсон байна. Эргэн тойрны хараад хэвтэж байтал үүдний харанхуй болонд нэг сонин дүрс харагтаад ивчлээ. Нүдээ онийлгоо тодруулаад харсан чинь нэг амар бөхтөр нуруутай зүйл над руу хуруугаараа цаагаад зогсож байдаг юм да. Би хөдөлж чадсангүй хайсандаа нулимс урсаад л хараад хэвтээд байсан. Тэгсээр нэг юм үүр цайж өглөө болонгууд гайгүй болохоор нь шууд хамгийн мабаглаад найзынх руу явсан. Байрны гэрээ дуустал би тэнд дахиж ганц ч шөнө очиж хоноогүй хайчихсан. Харин энэ жил манай үеэл Солонгос төрээд бид хоёр цугтаа нэг байранд орсон. Одоохондоо элдв сонин хажим мэдрэгдээгүй амар жимрэл байна дөө. Та яг одоо Ганагийн сувгтай хамт байна. Хэрвээ та өөрт тохиолдсон явдлаа ирүүлэхийг хүсвэл Instagram-ын Гана ТV болон Facebook-ийн Ганагийн сувг хуудас руу бичээрэй. Таны крилэр цэгцтэй алдаагүй хэмэл оюун ухаанаар биш зөвхөн өөрөө бичсэн бичвэрийг уншиж үзээд газар ус хүний нэр он цагийг нь өөрчлөөд оруулах болно. Маш олон хүн болсон явдлаа явуулж байгаа учраас мессеж бүрт тэр дор нь хариу өгч амждаггүй. Гэхдээ заавал хариу мессеж voice явуулдаг шүү. Баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Миний оруулж буй бичлэгүүдийг цагаалдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.